Баяр наадмыг улс төр сайтын хамт олон шууд амжилтанд үзүүлж байна. Ингээд бид одоо бас яг энэ харьхаан одоо дижитал сангаа жоохон анх одоо үүсгэн байгуул анхны шанг татсан хүмүүсийн нэг зориг ахтад уулзаад байна. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан баярлж байна уу? Сайхан, та нар сайхан баярлж байна уу? Сайхан байна. За тэгэхээр өөрийнхөө тухай сайхан ярихгүй. Одоо энэ харьхаа багтаа анх одоо ажил амьдралаа эхлүүлж байсан тэр одоо түүхээс бидэнд бас хуваалцахгүй юу? За баярлалаа. Би 1979 оны ихэр харьхаа тэжээлж жоохон одоо юнгэр дарга юузэн гээд энэ сайхан хамт олонд ажлынхаа гараа эхэлсэн юм аа. За 1975 оноос 78 онд Дорнтын Тэмс хөдөж жоохон Тэмс өгсөд яг халахгүй сангаж явахад ажиллаж агаад 79 оны үед одоо нөхцөлтэй ирчээд тэгэл шууд энэ аж ахуйд байгуулагдаж байна гэхээр энд урж бэртгүүлээ энд ажлынхаа гараагаа эхэлсэн. Анх ямар ажил хийж байдаг юм? Анх ердөө л мэрэгжлийн хөдөж жоохон ажиллаа. Дараагч нь одоо халахгүй одоо би залуучдын гавшгаач гэдэг энэ ийм үргэлжлэлтэй нэг жил Тэмс төгсчөөд ажиллаад энийг аваад тэгээд нөгөө амралтаараа энд ирчээд энд ийм аж ахуй байгуулагч байна гэхээр энд урж ажлын гараагаа дахин үргэлжлүүлээд тэгээд энэ харьхаа тэжээлж жоохон яг анхны одоо бидний 4 дугуй трактор 775 4 автомашин нэг лүдүшг машинтай ингээд ажлын гараагаа нэхлээд бид нэр эхэлчихсэн. За бид одоо хаврын 3 сараас 4 сар 5 сард одоо бүх энэ аж ахуйн одоо бэлтгэл ажил одоо энэ чинь 2000 гаруй гагийн газар шүү дээ. Энэ 2000 гаруй гагийн газрын одоо шонгийг одоо дурслаад торын нэг тэр үед одоо бүм цэндгээд нэг манай аймгийн нэг сайн нэртэй нэг сайн тийм гар гэж ярьдаг байсан да тэр үед. Тийм л хүний юугаар тор нэгдэг гараар тор нэхэд тэр нэгсэн гарын торын тэднийхээс бид нэр ажилчид бид нэр өөрөөсөө бас араам зангидчих тор нэхэд тэр нэгсэн тэр тороо бид нэр одоо 4 сарын бөхсөр энэ дээр харьхаа тэжээлж жоохон дээр сэртгэр гээд байгаа шүү дээ. Сэртгэр гэдгийн тэндээс бид нэр шонгийн нөхөө ухаад тэгээд тэр шонгийн нөх ухаж шонгоон суулгаад торон татаад тэгээд орж ирээд 4 сарын бөгс 5 сарын ихэнх дун тавар биднийг одоо тэр юнгэр дарга дуудаж оруулж ирээд 4 дугаар трактор асааж нэг лүдүшг машин жамбалд орж гээд манай аймагт нэртэй нэг гангнорчин хүн байсан л да та нар мэднэгүй юу? Сайн мэдгүй байна. Тэр хүн одоо манай аймгийн одоо бензин олон гинэг том ёнг суурсан байсан дүүрэн бензинтэй ёнгс руу орж авч өөрөө гангнаад амь насаа даатгал өгчөөд харуул хамгаалтаа зогсоо гангнаа гараад тийм сайн гангнор чинь манай энэ байгууллагад орж ажиллаад тэгээ бид нэр тэр их том битэлтэй хүнтэй хамт ажиллаад хамт ингээд ажлын гараагаа эхэлчихсэн. Тэгээд бид одоо энэ 5 сарын орон гэдэг одоо энэ 4 дугаар трактор асааж энэ дээр такситын тэр үйлжээний ингэрт бид нэр тракторын зогсоочоод тэгээд хэн нөгөө тогооч дарах гэгээ тракторчин хүний эхнэр тугаачаар гарч ирсэн. За. Тий. Тэгээд бид нэр тэнд гараад нэг 4-7 хонжил хоноод дахиад 75 трактор автор гэж юнгэр дарга 75 трактор автор Прүвдор жентэргээд ахлуулсан Мундагбаатар гээд ахлуулсан 775 трактор гарч ирсэн баригатын төв дээр. Тэгээ гарч ирэхлээр бид нэр одоо тэр 775 тракторыг өгтөж авдаг гэхлээр сүү байдгаа 9 сахар өргөд 9 сахар өргөж нэг 75 трактор нь өгтөж аваад тэгээд баригатын бүрдэл болж байгаа байхгүй нэг баригад бүрдэж байгаа байхгүй 75 бүрдээд дугуйтан бүрдээд бүх хөдөжсөн техникүүд бүгд өгсраад бэлэн болгоод тэгээд ажлын гаргаад 5 сарын 15 нар анхны шангаан татж эхэлж байгаа. Тэгээ одоо энэ дээр анхны шангийг дээдлийн ихний пойлонд анхны шан татж
Шанганд одоо бид нэр анхны боловсрол хийгээд анхны тариалтан хийгээд тэгээд бид 6 сар тэр үе чинь одоо бидний үед одоо цэргийн таталт гэж аюултай таталт байсан шүү дээ. Тэр үе чинь бид нөгөө көдөө жоход явуулдгоо көдөө жоход ажил хоцрон гайдаг учраас явуулахгүйгээд юнгэр дарга биднийг хэлчихэд та нар ажлаа боловсролтон хийгээд талбайгаа нэхэлсэн юм чинь дээдлийн 5 пойлыг бид нэр бүгд ингээд хаглаад боловсруулаад бүх борноо яваад бүх юм хийгээд тариалтан хийгээд бүх юм дуусаад 6 сарын 10-наар илүү цэрэг татлаг болохоор юнгэр дарга одоо цэрэг явуулахгүйд оронгууд бид нэр тракторын нуруу тавьчаад дээд гүнзэн зам дээр гараад зогсчоод цэрэгт яваад өгчөж байгаа. Тэгээд цэрэгт яваад 80 он цэрэгт яваад 83 онд халагдчихад эргээд энэ байгууллага дээр ажилдаа орж байгаа. Ажилдаа ороод 83 онд ирж болоод 84 онд би одоо энэ байгууллагын анхны байгууллагын авраг гэдэг тийм одоо байгууллагын аврагаар салгарч тий байгууллагын авраг болоод тэгээд манай байгууллага одоо байгууллагын авраг гэдэг тэр үчиг юм тэмдэг мэмдэг тууд зөөж одоо тэр тууд манай гэрт байна л да. Тэгээд 85 онд чинь тэжэл ажих чинь 85 онд сум болж байгуулагдаж байгаа байхгүй. Сум болоод 85 онд сум болоод сум одоо харьхраа сум гэж байгуулагдаад тэгээ харьхраа сумын депутатаар би суугдаж олон түмний төлөөлөгч гэж ажиллаж байсан юм да. Тий. Маш гоё түүх байна. Тий. Тэгээд ажиллаад 90 оны ихэр одоо зах зээл гараад бид одоо ингээд энэ сайхан хамт олон энэ сайхан олон сайхан сэтгэлтийн энэ хүмүүсийг өнөөдөр би бахархаж байна. 40 жилийн уулзалтаа уулзаад ингээ бүгдээрээ аав ээжээсээ үлээ бүгдээрээ уйлдаа тэрвэрлдээд бүгдээрээ нэг тэгээ манай энэ хамт олныг сайхан хамт олон байж гэж өнөөдөр би дүнгнэж байна. Яагаад гэвэл бүгд ингэрэн цоолуулаад одон медальтай явсан газартаа алдар нэрэн гаргасан айхтар хүмүүс байсан байна гэж би бодож байна. Хүн болгон дандаа ингэрдэн тэмдэг зөөсөн ингэрдэн медалаан зөөсөн алдар нэрэн гаргасан бүгд ингэж уулзж яхийг бодох сайхан хамт олон байсан байна гэж би өнөөдөр бахархаж өнөөдөр энэ 40 жилийнхаа өөгөөр газар тариалангийн улсын энэ тэмдгээр одоо медалгаад баяр цэнгэлээрээ дүүрэн баярлж байна да. Тэгэхээр одоо энэ харьхраа багийнхаа одоо нийт ард түмэндээ энэ багийг бас үүсгэн байгуулж байсан хамт олондоо сайхан баярын сайхан мэдлэгээд өшүүлж. Тэгэлгүй ах. За энэ сайхан хамт олонныхаа 40 жилийнхаа өг хийж байгаа манай энэ харьхраа тэжээлээ ажих харьхраа сумын энэ уугуул суугуул одоо энэ байгаа хүмүүстээ 40 жилийнхаа өөм баярын мэндийг хүргээд урт удаан наслаж аж жаргалтай сайн сайхан амьдраарай гэж яриа ёо. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.